Та эмэгтэй хүнийг өөртөө татахын тулд заавал өндөр баян эсвэл загвар өмсөгчийг царайлаг байх ёстой гэж боддгоо. Хэрв тийм бол та маш том төөрөлдөж байна. Олон залуус Дэн Бэлцэрийн шиг баян тансаг царайлаг байвал охтууд тэдний араас гүйлтэн гэж боддог. Гэтэл тэр өөрөө үүнийг үгүйсгдэг гэвэл та итгэх үү? Өнөөдрийн дугаараар дэлхийн хамгийн халуухан огтоор өөрийгөө хүрээлүүлдгээрээ алдартай Дэн Бэлцериан огтыг хэрхэн өөртөө татах тактикийнхаа талаар хуваалцсан ярилцлагаас нь орчуулан хүргэе. Эрэгтэйчүүдэд эмэгтэй хүнийг өөртөө татахад саад болдог хамгийн түгээмэл төсөөлөл буруу ойлголтууд юу вэ? Та өөрийн туршлага дээрээ үндэслэн эдгээр асуудлыг хэрхэн тодорхойлж ямар шийдэл стратеги боловсруулсан бэ? Хамгийн түгээмэл асуудал бол эрчүүдийн өөртөө бий болгосон хязгаарлагдмал итгэл үнэмшил буюу сэтгэл зүйн хаалт юм. Жишээ нь би намхан болохоор эмэгтэйчүүд надад татагдахгүй. Эсвэл би баян биш болохоор эмэгтэй хүнийг өөртөө татаж чадахгүй гэх мэт шалтгаанууд тоочдог. Тэгвэл эдгээр зүйлс үнэхээр чухал биш гэж үү? Үгүй, эдгээр нь огт хамаагүй. Эмэгтэй хүнийг таны араас гүйлгэх эсвэл чин сэтгэлээсээ сонирхлыг нь төрүүлэх зүйлс огт өөр байдаг. Манай нэг найз Бэйл байна. Түүнд эрчүүдийн хүсдэг бүх зүйл байсан. Бүр 36 охинтой арал дээр байсан ч тэр хинтээ ч дотносож чадаагүй. Энэ нь юуг харуулж байна вэ гэвэл нөгөөх идеал зүйлс байлаа гэд асуудлыг шийдэхгүй гэсэн үг. Нөгөө талдаа манай оюутны холбооны зарим залуус намхан, мөнгөгүй, тийм ч ухаалаг биш мөртлөө маш олон охидтой уулзаж чаддаг байсан. Миний олж мэдсэн хамгийн гол зүйл бол чи эмэгтэй хүний араас гүйх болон эмэгтэй хүн чиний араас гүйх хоёрын хоорондох ялгаа юм. Хэрвээ эмэгтэй хүн таны араас гүйж байвал таны сул талууд түүнд харагдахаа болж харин тэр эмэгтэй сул талууд танд илүү тод харагдаж эхэлдэг. Зарим залуус сонирхож бууга хит их илэрхийлж байнга холбогдоод байхаар эмэгтэй хүн би энэ залууг хүссэн үедээ авч чадах юм байна гэдгийг мэдчихдэг. Ингэсэн үед эмэгтэй хүн таныг хүсэх биш, харин таны сул талуудыг хайж эхэлдэг. Хүн хайж л байгаа бол сул талыг заавал олдог шүү дээ. Үүнийг дуудлага худалдаатай зүйрлэж болно. 5 хүн нэг зүйлийн төлөө өрсөлдөж, үн хаялцаж байвал тэр зүйл маш үн цэнтэй санагддаг. Яг үүнтэй адил тухайн зүйлийг алдах вэ гэсэн айдас, өрсөлдөөн донд байгаа зүйл л хүнд илүү үн цэнтэй харагддаг юм. Эрчүүдийн гаргадаг хамгийн түгээмэл алдаа юу вэ? Тэр алдаа нь харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ? Эрчүүдийн гаргадаг хамгийн том алдаа бол эмэгтэй хүнийг зөвхөн гадна төрхөөр нь дүгнэж шууд яаж унтах вэ? Эсвэл би түүнтэй гэрлэн гэж боддогт байгаа юм. Гэтэл тэр эмэгтэй нь худалч, хуурамч, сэтгэл зүйн асуудалтай эсвэл архины хамааралтай ч байж болно шүү дээ. Зөвхөн царай зүсэнд нь хуурталгүй арай гүнзгий харж тэр хүнийг таньж мэдхийг хичээх хэрэгтэй. Царайлаг, гоё бие хаатай эмэгтэй бүрт хайрж урсдаг чинь л хамгийн том алдаа. Би үүнийг маш олон туршлага алдаан дээрээсээ ойлгосон. Надтай дотносхийг хүссэн ч миний өөрийн алдаанаас болоод бүтлгүүцсэн охид. Надтай дотносхийг хүсэж амжилттай болсон охид. Инстаграмаар нүцгэн зураг явуулаад надтай унтъя гэж байсан охидтой хүртэл би буруу харьцснаасаа болоод боломжоо алдаж байсан тохиолдол бий. Би яг ижилхэн хүн атлаа яагаад заримтай нь болоод заримтай нь болохгүй байсныг харьцуулж үзсний эцэст л энэ бүхний учрыг олсон юм. Заримдаа эмэгтэйчүүдэд хангалттай сонирхож байгаагаа илэрхийлэхгүй бол энэ залуу намайг сонирхохгүй байгаа юм байна гэд ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй орхичихдог. Томуухай харьцаж байж өөртөө татдаг гэх арга барилын талаар та юу гэж боддог вэ? Би муухай харьц гэж хэлэхгүй. Харин өөрийнхөө үндсэн хандлагыг хэтэрхий найрсаг байхаас соригч шинж рүү өөрчлөх хэрэгтэй гэж хэлнэ. Миний гарал үүсэл армян эсвэл үсний засалт таалагдахгүйгээд надтай хизээч унтахгүй охид байх нь мэдээж. Харин надтай дотносхийг хүссэн ч миний алдаанаас болоод бүтлгүүцсэн тохиолдлууд дээр би судалгаа хийсэн юм. Миний хамгийн том алдаа бол сонирхлоо хит их илэрхийлэх байсан. Үнэхээр халуухан эсвэл онцгой санагдсан охинтой уулзахаараа миний хандлага өөрчлөгдөөд тэр хэмжээгээр үр дүн маань ч мууддаг байв. Олон залуус би зүгээр л өөрийнхөөрөө баймаар байна. Тэр намайг байгаагаар маань хайрлаасай гэж хэлдэг. Гэхдээ тэд үнэндээ тийм ч. Найрсаг залуус биш байдаг. Жишээ нь тэд тарган эмэгтэйд тийм ч найрсаг ханддаггүй. Дэлгүүрийн үйлчлэгчид тэгж их анхаарал тавьдаггүй. Харин түүнд халуухан охтол сонирхолтой байгаа учраас найрсаг дүр эсгээд байгаа юм. Хүнд өөрийнх нь маш олон өөр хувилбарууд байдаг. Тиймээс өөрийнхөөрөө байна гэдэг нэрээр хит найрсаг амархан залуу байхын оронд тэр эмэгтэйг баг зэрэг сорьсон өөртөө ихтэй хувилбараа гаргаж ирэх нь хамгийн зөв стратеги юм. Тэгвэл тактикийн хувьд яг яах ёстой вэ? Нэг залуу өөрт нь үнэхээр халуухан, сонирхолтой санагдсан охинтой уулзлаа гэж бодъё. Тэр охиныг өөртөө татахын тулд яг ямар алхам хийх нь илүү үр дүнтэй вэ?
Юуны өмнө хүмүүс би зүгээр л өөрийнхөөрөө баймаар байна гэдэг ч үнэндээ хүнд маш олон өөрийнх нь хувилбар байдаг. Арманы хослол өмссөн хувилбар, эсвэл хамгийн муухай хувцасласан хувилбар, хоолны дэглэм барьж биеэ хөгжүүлсэн хувилбар, эсвэл хүссэн болгоноо идэж суудаг залхуу хувилбар гээд та өөрийгөө илүүдээр хувилбар руу өөрчилж чадна. Ихэнх залуус үүнийг хийдэггүй атлаа намайг байгаагаар мань хайрл гэж хүлээдэг. Харилцааг эхлэхдээ л шууд би чамайг маш их сонирхож байна гэсэн дохио өгөх хэрэггүй. Энэ нь таныг шууд сул санагдуулдаг. Би заримдаа огтоос маш итгээд галзуу гэмээр асуултууд асуудаг. Мэдээж үүнийг бүх залуус зөвлөхгүй ч энэ нь яриаг сонирхолтой болгодог. Нэг удаа би найзтайгаа маргалцсан юм. Хэрэв тэр охин чамайг сонирхоод эхэлсэн, хамтдаа болзоонд явчихсан. Дунд чинь очиулсан үед охиныг үнсэх гэж оролдох нь түүний гарыг эргэтэндээ хүргэхээс илүү эрсдэлтэй, татгалзах магадлал өндөр байдаг гэж би зүтгэсэн. Найз маань намайг галзуурчхаж гисэн л дээ. Тэгээд бид үүнийг батлахын тулд зүгээр л охид дээр очиод энэ асуултыг асууж эхэлсэн юм. Тэд хариулахыг маш их хүсэж ярианд идэвхтэй оролцож байсан. Тэгэхээр тэр галзуу асуултанд охид хариулснаар яриа шууд бэлгийн харилцааны сэдв рүү шилжиж байгаа хэрэггүй. Энэ нь араас нь гүйх биш, осонгох гэдэг зарчимтай чинь холбоотой юу? Тийм ээ, яг үүнийг л хэлээд байгаа юм. Би тэр охиныг сонирхож байгаагаа огт мэдэгдүүлээгүй атлаа шууд л ийм эрсдэлтэй асуулт асууснаар өөрийгөө бусад залуусаас өөрөөр харуулж байгаа хэрэг. Ер нь залуус охид дээр очиод шууд л би чамд таалагдж байна уу үгүй юу гэсэн сонголт тулгадаг. Ийм үед эмэгтэй хүний автомат хариу үйлдэл нь ихэвчлэн үгүй буюу татгалзах байдаг. Хэрв очисон залуу болгоныг зөвшөөрөөд байвал тэр охин өөрөө асуудалтай байна гэсэн үг шүү дээ. Яаж хэлэх нь юу хэлэхээс илүү чухал. Та яриаг ямар ч утгагүй зүйлээр эхлүүлж болно. Хамгийн гол нь сонирхож буйгаа хит илэрхийлж гуйсан байдалтай харагдахгүй байх нь чухал. Охины талаар илүү гүнзгий мэдээлэл олж авахыг хичээ. Зүгээр л нэг хөөрхөн царай хараад ханж болохгүй. Нийл Страус алдарт жүжигчин Джессика Альбатай уулзахдаа нэгэн сонирхолтой асуулт асуусан байдаг. Лос Анжелест хөөрхөн охид зөндөө бий. Чиний гадаад төрхийг чинь тооцвол найзууд чинь чамайг ямар гурван сайн чанартай гэж хэлэх вэ гэж асуусан юм. Энэ ганцхан асуултаар тэр Джессика Альбагийн хамгийн том давуу тал болох гоо үзэсгэлэнг нь үнэгүй болгож түүнийг өөрийгөө өөр талаас нь батлан харуулах хэрэгтэй байдалд оруулсан юм. Хинч Джессика Альбаг царай муутай гэхгүй. Гэхдээ түүнийг зөвхөн царайлаг хүүхэлтэй биш, хүн гэдэг талаас нь харьцаж эхэлсэн нь тэр. Тэгэхээр тэр охиныг өөрийнхөө давуу талуудыг батлах байдалд оруулж байгаа хэрэггүй. Энэ нь бусад залуусын хийдэг өөрийгөө гайхуулах аргаас юугаараа ялгаатай вэ? Яг үнэн. Тэр охиныг би яагаад ийм сайн хүн бэ гэдгээ надад тайлбарлах, өөрөөр хэлбэл өөрийгөө надад зарж эхлэх байдалд оруулж байгаа юм. Энэ нь чи үнэхээр үзэсгэлэнтэй юм. Би заавал ирж уулзах ёстой гэж бодлоо. Дашрамт хэлэхэд би эмч, Ламборгини ундаг гэх мэтээр өөрийгөө гайхуулж сайрхахаас хавьгүй дээр эхлэл. Ихэнх залуус хөзрөө шууд дэлгэцдэг учраас охин зөвхөн би үүнийг хүсэж байна уугүй юу гэж шийддэг байр суурьнд очдог. Харин та эсрэгээрээ охиныг судалж, түүнийг сонгох эсгээ шийдэж буй хүний дүрд тоглох хэрэгтэй. Хэрэв магтмаар байвал төрөлхийн өгөгдөл биш, харин түүний өөрийнх нь хичээж олж авсан чанар, онцгой зүйлийг нь олж хараад магтвал илүү үр дүнтэй. Би өөрөө алдартай болоод нэг зүйлийг маш сайн ойлгосон. Алдартай байна гэдэг нь халуухан охин байхдаа яг ижилхэн. Хаашаа ч явсан хүмүүс над дээр ирж яриа өддөг. Охид ч бас адилхан шуудангаа авахд дэлгүүрт явахад нь залуус байнга л хоргоож байдаг. Хэрэв 10,000 дахь хүн над дээр ирээд хөгшөн чийч мундаг шүү гэвэл би зүгээр л баярлалаа гэд зураг авахуулаад л өнгөрнө. Тэр хүнтэй шар ариг ууж найзлах хүсэл төрөхгүй. Гэтэл нэг залуу ирээд "Хөөе, би яарч байна л да. Гэхдээ нэг зүйл хэлмээр санагдлаа. Чиний тэр гараажтаа дуулсан дуунд чинь би үнэхээр дуртай. Надад яг чинийх шиг гитар байдаг юм гээд яваад өгвөл би сонирхно." "Пөөх, тэр гитар уу? Тэр чинь миний хамгийн дуртай гитар шүү дээ" гээд тэр хүнтэй ярилцахыг хүснэ. Халуухан охид яг үүнтэй адил. Хэрэв та бусад мянган залуусын хэлдэг тэр л өлег болсон үгсийг хэлбэл тэр охин яг л автомат хариу үйлдэл үзүүлж таныг цаашаа гэх болно. Эмэгтэй хүнийг хэд их магтаж анхаарал халамж тавих нь яагаад сөрөг үр дүн авчирдаг вэ? Энэ нь бусад салбарт жишээ нь бизнесээр ямар байдаг бол? Хэрэв та охиныг ямар нэгэн сайн зүйл хийж амжаагүй байхад нь л баахан магтаад эхэлбэл тэр охины хувьд хамгаалалтын хан нь шууд босоод ирдэг. Тэр өмнө нь олон залуугийн 30 минутын турш дими ярихыг сонсож суусан залхмаар 20 гаруй тохиолдлуудаа шууд санана. Та түүнийг магтах тусам чи надаас дээгүр хүн. Чиний гадаад төрх надад хангалттай. Чи ямар ч сул талтай байсан хамаагүй.
Би чамтай болцоход бэлэн гэсэн дохиог шууд бусаар өгч байгаа юм. Энэ бол маш том алдаа. Хүн өөрийн болгож чадна гэдгээ мэдсэн зүйлээ төдийлөн хүсхээ болдог нь хүний сэтгэл зүйн нэгэн төрлийн физик хууль юм. Энэ зарчим зөвхөн харилцаанд ч биш, борлуулалт, хилэлцээр, бизнес гээд бүх зүйлд үйлчилдэг. Хилэлцээрийн ширээнээс хизээж босоод явж чадах хүн л хамгийн их эрх мэдлийг гартаа хатгадаг. Тэнд Бэлзэриан олон мянган охидтой уулзаж хэдэн сая долларын үдшилэг зохиож хүссэн бүхнээ хийж амьдарч байсан ч энэ галзуу амьдралын хэв маяг нь эцэс үлдээ түүнд ганцаардлыг мэдрүүлж ямар ч утга учиргүй болсон тухайга нэгэн ярилцлагын үеэр хуваалцсан байна. Тэрээр 300 футын урттай тансаг зэрэглэлийн дарвуулт зай дээр 30 охинтой хамт байхдаа ч өөрийгөө аз жаргалтай биш байгааг анзаарчээ. Түүний инээрэг маш олон тишээ сарниж ямар ч амралтгүй мэт санагдаж байсан гин. Үнэн дээр тэрээр Ignite брендийг эхлүүлэхээс өмнө найзуудтайгаа серфинг хийж, найз бүсгүйтэйгээ амарч байсан үеүүдтэй хамаагүй илүү аз жаргалтай байснаа дурссан байна. 2012-оос 2016 оны хооронд түүний амьдрал яг л рок хот шиг хөөхөн хориотой байдас, рок н ролл дунд өнгөрсөн бөгөөд энэ нь ихэндээ шинэлэг бөгөөд хөвгчлөлтэй байсан ч явандаа утга учраа алдаж эхэлжээ. 2017 онд тэрээр өөрийн нэр хүндийг мөнгө болгох брэнд бүтээх зорилгоор Ignite компанийг үүсгэн байгуулжээ. Тухайн үед зарим нэгэн хориотой бодисууд хууль ёсны болж байсан нь түүнд энэ чиглэлд бизнес хийх сэтэл өгсөн байна. Тэрээр орчин үеийн плейбоё үүсгэн байгуулагч Хью Хефнер болохыг хүсэж сая долларын үнэтэй үдшилэг зохион байгуулж дэлхийг тойрон аялж байв. Гэвч энэ бүхэн нь түүнийг өөрийнх нь бүтээсэн дүр төрхийн боол болгож эрх чөлөөгүй мэт мэдрэмж төрүүлж эхэлсэн байна. Тэрээр үүнийг өөрийнхөө бүтээсэн зүйлийн боол болгох гэж тодорхойлжээ. Бэлзэриан нэгэн чухал дүгнэлтэнд хүрсэн нь таашаал бол хориотой бодис шиг ажилдаг. Анх авч байсан тэрхүү кайф дахин мэдрэхийн тулд улам их тун, улам их зүйл шаардлагатай болдог гэсэн байна. Эцэст нь таашаал авахын тулд биш, зүгээр л өөрийгөө хог шиг мэдрэхгүй тулд тэр зүйлээ хийхээс өөр аргагүй болдог гин. Тэрээр номоо бичиж байх хугацаанд өөрийн бэлгийн харьцааны донтолд мөрийтэй тоглоом болон хориотой бодисуудын хамаарлаа даван туулж чадсан байна. Одоо тэрээр амьдралынхаа хэв маягийг бүрэн өөрчилж, шин сургалтын курс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний төсөл дээр ажиллаж байгаач. Тэрээр өдөр бүр олон охидтой байхын оронд найзуудтайгаа пейнтбол тоглож, дугуй унаж, бэлтгэл хийхийг илүүд үзэх болжээ. Тэрээр Owning Махууны хэмээх киноны жишээг татан нэгэн сонирхолтой санааг хэлсэн байдаг. Мөрийтэй тоглоомонд донтсон хүн амьдралын хамгийн дээд таашаалыг 100 гэж үзвэл амьдралын бусад зүйлс болох гэр бүл, энгийн баяр баясгалан ердөө 20 орчим хувьтай тэнцдэг гэсэн юм. Бэлзэриан өөрийнхөө амьдралын хэвийн хэмжээг маш өндөр түвшинд тогтоосон учраас энгийн зүйлс түүнд юу ч мэдрүүлэхээ болсон байжээ. Жишээ нь тэрээр 4-5 нохинтой унтах нь өглөөний хоолндоо өндөг идэхтэй адил ямар ч сэтгэл хөдлөлгүй ердийн зүйл мэт санагддаг болсон байв. Хэрэв чи ямар нэг зүйлсийн эцсийн цэг хүртэл нь яваад үзэхэд тэр нь чамд хангалттай санагдахгүй байгаа бол тэр зүйл хизээч хангалттай байхгүй гэсэн байна. Энэ нь гаднаасаа төгс мэт харагдах амьдрал дотроо ямар их хоосон байдлыг дагуулж болдгийг тэрээр дурсжээ. За ингээд өнөөдрийн дугаар маань танд хэрэг болох зөвлөгөө болж чадсан байх гэж найдаж байна. Таны хувьд эмэгтэй хүнтэй харилцахдаа гаргаж байсан хамгийн том алдаа чинь юу байсан бэ? Эсвэл энэ сорих тактикийн талаар юу гэж бодож байна? Комент хэсэгт сэтгэлдээ хуваалцаарай. Хэрв энэ бичлэг танд таалагдсан бол лайк дарж манай сувгийг subscribe хийхээ мартаваа. Дараагийн дугаараар илүү сонирхолтой сэдвийг бэлдсэн байгаа болохоор хонхоо дараад хүлээж байгаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.